видеогоор би Charles Dickens-ийн A Tale of Two Cities гэдэг ийм номыг хамтдаа уншихаар сууж байна. Ийм 1-14 гэсэн чаптеруудтай. Шууд би анх удаага уншиж байгаа. Шууд уншингаа орчуулад явъя гэж бодсон. Beginner level буюу анхан шатны хүмүүст тохиромжтой ийм ном байгаа. Тэгэхээр энэ 14 chapter буюу бүлгийн эхнийхийг нь би өнөөдөр хийн. За To Dover. За энэ болохоор Английн нэг хот байгаа. За эхний үйлбэр. It was the year 1775. За энэ болохоор 1775 он байлаа. A coach was going from London to Dover. За суудлын ийм ерөнхийдөө юу л гэсэн үг морин тэрэг болвол Лондонгоос Dover хүртэл явж байсан. The road was wet and muddy. Зам нь нойтон бөгөөд шавартай байсан. За was гэж байгаа учраас бүгдээрээ өнгөрсөн цагт болсон үйл явдлууд байгаа. The horses pulled the heavy coach slowly. Моринууд хүнд тэргийг удаанаар татаж байсан. Pull гэдэг маань татах, тэгээд slowly гэдэг маань удаанаар гэсэн утгатай. A man on a horse came along the road behind the coach. За нэг морьтой хүн, a man гэхээр эрэгтэй хүн байна. Came along the road гэхээр замаар явж ирээд тэрэгний арталт ерөнхийдөө ирсэн. Замаар явж агаад тэрэгний арталт ирсэн. Behind the coach. Behind гэхээр арталт нь. За he was riding quickly. Юу нь бол хурдан давхиж байсан. He was riding quickly. Ride a horse гэж хэлдэг учраас riding гэж энэ ашигласан байна. За дараагийн stop shouted the rider. За морьтой хүн зогсоорой гэж орилсон. Shout орилох. What do you want? Asked the coach driver. За тэрэгний жолооч болохоор чи юу хүсэв бэ? Та юу хүсэв бэ гэж асуусан. I have a message shouted the rider. За морьтой хүн надад мессеж байна гэж хашгирсан. He stopped his horse in front of the coach. За тэрэгний урталт морой зогсоосон. In front of the coach гэхээр тэрэгний урталт. За the coach also stopped. Морин тэрэг бас зогссон. За the message is for Mr. Jarvis Lorry. Энэ мессеж бол Mr. Jarvis Lorry-д зориулагдсан. For гэхээр зориулагдах гэж юу нь бол ойлгоно. Said the rider. Тэгэхээр морьтой хүн хэллээ. За ерөнхийдөө энэ болсон үйл явдлыг энэ ч ингээ гаргасан байна те. Энэ нөгөө нэг морьтой хүн ингээ мессеж буюу ингээ захиа Jarvis Lorry гэдэг ноёнтонд өгөхгүйд ингээд маш яарч ингэж ирсэн байна. За a man looked out of the window of the coach. Нэг эрэгтэй тэрэгний цонхноос гадагшаа ингээ харсан гэж байна. За энэ дээр харж байгаачлаа ингээ харж байна. За he was about 6 years old and he wore old-fashioned clothes. За ерөнхийдөө 60 настай юм шиг харагдчихсан. Old-fashioned clothes гэхээр хуучинсаг хувцас өмссөн байсан. He saw the rider and asked. Тэр морьтой хүнийг хараад тэр асуусан. What news do you bring, Jerry? гэсэн байна. За ямар мэдээ чи авчраа вэ, Jerry гэсэн байна. Jerry гэдэг энэ хүн морьтой хүнийг нь таньж байна. Do you know this man, sir? Asked the coach driver. Энэ хүнийг та мэдх юм уу? Ноёнтоо гэж морин тэрэгний жолооч асуусан байна. There are robbers on this road. Дээрэмчд энэ замд байдаг шүү гэж хэлсэн байна. За тэгсэн чинь хөгшин эрэгтэй I know him, replied the old man. Би түүнийг мэднэ гэж хөгшин эрэгтэй хариулсан байна. His name is Jerry Cruncher. He has come from my bank. За түүний Jerry Cruncher гэдэг тэр миний банкнаас ирсэн. За энэ ч болохоор present perfect tense ашигласан байна. He has come гэхээр яг одоо тэр ирчихсэн байна. Банкнаас ирчихсэн байна гэсэн утгатай. Jerry Cruncher is a messenger, not a robber. Jerry Cruncher бол мессеж хүргэдэг юм илч байгаа. Messenger. Not a robber буюу дээрэмчин бол биш ээ гэсэн байна. Here is a letter for you, Mr. Lorry, the messenger said. Mr. Lorry танд зориулсан энэ захиа энэ байна. За messenger тэгж хэллээ. За Mr. Telson wants you to wait at the Royal George Inn at Dover. Mr. Telson гэдэг хүн таныг Royal George Inn буюу Royal George гэдэг нэртэй юм inn гэдэг маань болохоор хотел гэсэн утгатай. Зочид буудалд хүлээгээрэй гэж хүсэж байна гэсэн байна. A young lady will travel to Paris with you. За залуу нэгэн эмэгтэй тантай Парис руу хамт аялнаа. Thank you, Jerry, Mr. Lorry said. За баярлалаа Jerry гэж Mr. Lorry хэлсэн. He took the letter. Захиаг авсан. I will wait in Dover. Good night. За би Доверт хүлээж байя. Сайхан амраарай. Үжиг сайхан өнгөрүүлээрэй гэсэн. За Mr. Lorry waited at the Royal George Inn at Dover.
За Mr. Lorry Royal George Inn гэдэг хотелд, ер нь бол Inn гэдэг нь хотел гэсэн үг тийм. Dover-ийн энэ хотелд хүлээсэн. Miss Lucy Manette arrived the next day. За Miss буюу нөхөрт гараагүй тийм эмэгтэй хүнийг Miss гэж хэлдэг. Lucy Manette гэдэг эмэгтэй дараагийн өдөр нь ирсэн. She was about 18 years old and she had long golden hair. За тэр эмэгтэй болохоор ойролцоогоор 18 настай байсан. Урт тэгээд алтлаг юм өнгөтэй үстэй байсан. Miss Manette, said Mr. Lorry, I work for Tellson's Bank. Хатагтай Manette гэж Mr. Lorry хэлээд I work for Tellson's Bank. Би Tellson-ы банкнд ажилладаг. There's a Tellson's Bank in London and a Tellson's Bank in Paris. Tellson's Bank болохоор Лондонд байдаг. За тэгээд бас Парист байдаг. I often travel between the two cities. Би ер нь байнга хоёр хотын хооронд аялдаг гэсэн байна. 20 years ago, your father came to Tellson's Bank in Paris, said Mr. Lorry. 20 жилийн өмнө таны аав Парисын Tellson-ы банкнд ирсэн. He left some money in the bank. Хэсэгхэн мөнгө үлдээсэн гэж байна. Leave гэдгийн өнгөрсөн цаг нь left. Leave гэдэг маань үлдээх, эсвэл гарч явах гэсэн утгатай. Yes, said Lucy Manette. За тэр эмэгтэй Lucy Manette ерөнхийдөө тийм ээ гэж хэлсэн. My father went to prison and he died. Манай аав шоронд ороод тэгээд нас барсан. My mother told me about Tellson's Bank. Манай ээж Tellson-ы банкын талаар надад хэлсэн. My mother brought me to England. Манай ээж намайг Англи руу хүргэж ирсэн. Юу нь бол авчирсан. I have lived in England all my life. Би Англид амьдралынхаа турш амьдарсан байна. За энэ дээр бас present perfect tense гарч ирж байна. За present perfect tense болохоор have эсвэл has тэгээд үйл үгийн 3 дугаар хувиргал байдаг. За энэ яагаад present perfect-ийг ашиглаж байна вэ гэхээр яг одоо хүртэл би Англид амьдралынхаа турш амьдарсан байна гэсэн утгатай. Одоотой илүү холбоотой байдаг. But my mother taught me French. Гэхдээ манай ээж надад Франц хэл заасан. За taught гэхээр teach гэдгийн өнгөрсөн цаг. My mother died a few years ago. Манай ээж хэдэн жилийн өмнө нас барсан. Lucy said. Lucy тэгж хэллээ. And Tellson's Bank took care of me. Тэгээд Tellson-ы банк намайг асран халамжилсан. Your father went to prison, Mr. Lorry said. За танаа аав шоронд орсон гэж Mr. Lorry хэлсэн. But he did not go to court. Гэхдээ тэр шүүхт ороогүй. There was no trial гэхээр шүүх хурал байгаагүй. That's right, said Lucy. My father died in prison. Тийм ээ, таны зөв. Ерөнхийдөө энэ бол зөв гэсэн утгатай. Lucy тэгж хэллээ. Тэгээд my father died in prison гэдэг нь болохоор манай аав шоронд нас барсан. No, my dear, said Mr. Lorry. Үгүй дээ, хонгор минь, said Mr. Lorry. Mr. Lorry хэллээ. За, I have news of your father. He did not die in prison. He is alive and he's living in Paris. I will take you to him. Надад шинэ мэдээ байна. I have news of your father. Аавын чинь талаар ерөнхийдөө шинэ мэдээ байна. He did not die in prison. Шоронд тэр үхээгүй. He is alive and he is living in Paris. Тэр амьд байгаа. Тэгээд Парис амьдарч байгаа гэж. I will take you to him. Чамайг түүн рүү аваачнаа гэж байна. Lucy Manette put her hand to her face. Lucy Manette гараа нүүрэн дээрээ ингээд тавьсан байна. Гэл Miss Pross, she said loudly. Then she fainted. Miss Pross гэдэг нь хин юм мэдгүй. Хатагтай Pross гэж маш чангаар хэлсэн. Then she fainted. Тэгээд тэр ухаалцсан. She fell into Mr. Lorry's arms. Тэгээд Mr. Lorry-ийн гарн дээр унсан. A large woman with red hair ran into the room. Улаан устэй юм том эмэгтэй өрөөлөө гүйж орж ирсэн. Ran into the room. Into гэхээр дотгошоо ингээ гүйж орж ирсэн. I will take care of her, she shouted. Тэр том биетэй эмэгтэй энэ бол надад атгачих гэсэн утгатай. Түүнийг надад атгачих. She shouted гэхээр тэр хашгирсан. I am Miss Pross, Miss Manette's companion гэнэ. Би бол Miss Pross байна. Miss Manette-ийн companion буюу ер нь бол хамтрагч гэх юм уу? Найз нөхөр, хамтран зүтгэгч, анд, замын хань. За энэ болохоор яг нөгөө нэг морин тэрэгэн дээр сууж байхад
өгсөн захиан юм байна. Тэгэхээр би унших шаардлагагүй ерөнхийдөө Miss Manette-тай уулзсан шүү энэ гэж бичсэн маа минь. Ийм юм болсон гэдгийг энэ зурган дээр харуулж байна. Дараагийн chapter нь болохоор дараагийн видеогоор оруулна. За юу болох юм бүү мэд ерөнхийдөө ямар ч байсан нэг шинэ дүр гараад ирлээ. Miss Pross гэх. Тэгээд тэр нь болохоор надад бол муу дүр юм шиг санагдаж байна. Угаасаа Miss Pross гингүүтээ ухаалтаад унтсан штеп. Яавч сайн хүн бол биш юм шиг л санагдлаа. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн видеогоор уулзтлаа. Баяртай. Бай.